Кяоны дөрвөн бас нэлээ одоо жилээс жил их тутам нэлээ шинжлэгдэж өөрчлөгдөж байгаа талууд бий. Тэгээ хуучин бол өвдөглөлтийг зөвхөн одоо нэг гараараа барьж нэг л удаа өвдгөлдөг байсан бол сүүлийн үедээс хоёр гараараа барьж хоёр удаа өвдгөлж болдог. Ийм одоо дөрвөн бас энэ кяонд өөрчлөлт болсон. За тэгээ 63 кг-ын жин гэхэд ингээд харагдчихлаа. Сахар гэвэл арай би ерөнхий хөгжлөх сайтай харагдаж байна. Тэгээ ер нь эхний хувьд Шимадаг болоогүй л дээ. 91 оны хүүхэд гэхэд бас би бэлтрээд гүйцэж хөгжих юм болоогүй нас. За гэхдээ бас их нурууж цацтай ирээдүйтэй. За энэ гараа буулгаад ингээд тулдаг бол буруу юм байгаа юм да. Ялангуяа нэгжлэр ингэнд бол маш болгоомжтой тулалдахгүй бол одоо бэйли гэж ярьдаг. Бэйли бол маш нингэн одоо бэйли байдаг. 6-аас 8 онд 100 гархан одоо грамын жинтэй хамгаалах одоо чадвар одоо нэлээд бага ийм л одоо бэйли. Тэгээд одоо ер нь ингээл оновчтой онол тэгэл хүнд байдалд орчдөг. Ийм нөхцөл байдалд тулдаг. Тэгээ энэ нуруугаа ашиглаад уг нь холын зайд орж гараад ингээд тоглол боломжтой харагдаад байна. Тэгээд саад өрсөлдөх тэмцээний дуршлаг харагдаад байна л да. Өрсөлдөгчийн сул талыг одоо ажиглаж харж байгаа. Хамгаалт муутайг ашиглаад түрүүн өсрэлттэй өвдөг хэлбэр хүнд байдалд оруулсан. За тэгээ бас энэ өндөр үжицтэй хүнтэй бас хамаагүй тулж заан дээр эргээд маш гой шилт бас тэгээд хүнд байдалд ороогүй гэж үзсэн байх юм. Яа төгсгөлийг их гоё хийж байна. Залуу тамирчны хувьд Шимада Зүки 1991 он төрсэн залуу сайхан тамирчин 60 кг жинтэй жин өгс чин 63 кг-ийн хагас финалд тулдж байгаа ийм тамирчин байна. За төгсгөл уг нь их л гоё хийж байна да. Тэгээд түрүүн бас нэг хүнд байдалд орцсон болохоор бас одоо өсөлтөж энэ үед хүнд байдалд оруулахгүй бол одоо ялах магадлал их ховор болно. Чадварууд бол тун ойролцоо юм байна. Яа сайн. Араагаар шулуун цогт их гоё ирлээдээ. Шүл одоо нэгт. Ням баа одоо тулдсан араа хамгаалт муутай учраас өсөлдөж байгаа сэргүүд батлаа байна. Яа ингэж өсөлтөнд сайхан болж өндөрлөө. За 3 дугаар үед болсон. Яа зэрнэ гэж байдаг. Их гой зэрэлдсэн байна. За энэ үгэн зөв юм ба. Гар хөлийн одоо холбосон зайн эргээд бас хүчтэй л одоо арай цохилт авсан байна. 29対28青Asahara. First charge goes to Asahara. Judge Nagase 30対27 青Asahara. He has done it. Asahara is. За ингээд чи хой Asahara тэг шилдэгэнд 8-д үлдэж чадлаа. vs. Yamato Tetsuya. За дараагийн тулаан харагдаж байна. За Япон улсын бас хоёр тамирчин Масахиро Ямамото, за Tetsuya Yamato гэж энэ хоёр тамирчин тулалдж байгаа. За дэлгэцнээ Ямамато харуулж байна.
1983 он төрсэн одоо залуу тамирчин. За биенжин 60 кг. За өндөр 165 см. За энэ K1 яг мэрэгжлийн K1-да одоо хоёр тулдаж нэг хожигдоод ийм тамирчин байгаа. За түүний өрсөлдөгч нь Tetsuya Yamato гэж 1987 он төрсэн. 171 см-ийн тамирчин. За цагаан өнгийн богиномттой улаан одоо асуудалтай цагаан богиномттой тамирчин бол Tetsuya Yamato. За улаан бэлэтэй цагаан өнгийн одоо богиномт тулж байгаа тамирчин бол Masahiro Yamamoto байна. За Yamamoto Fujiwara гэж энэ клубын тамирчин. За Yamato гэсэн өөрийнх нь одоо нэртэй клубээс тулдаг тамирчин. За хоёулаа одоо яг кикбоксинг одоо тамирчид байгаа. Анхнаасаа одоо кикбокс хичээлж ингэж одоо мэргэжлийн одоо ингээд тулдж байгаа юм тамирчид байна. За энэ тулаан бол 2010 оны 5 дугаар сарын 2-нд Япон улсын Токио хотод зохиогдсон ийм халд тулаан байгаа. Ясай Ямаматогийн зүүн гарын дороос холоос мөртлөг хоновчтой ирж харагдаж байна. Яа тэгээ хоёулаа одоо кикбоксинг тамирчид кикбокс байх хэвээр бүхий л одоо хамгаалалт тогтолгоонуудыг сайн эзэмсэн нь бол харагдаж байна. Яа их мэдрэмжтэй зайгаа зөв барьдаг ийм тамирчид харагдаж байна. За доогуур өшгөл. Яа гидсэн тажуугийн хэлт хийж үзэж байна. Ямамато нарай нуруу намтай. Ямато нарай нуруу өндөр ийм тамирчид байгаа. Тулааны хувьд үзүүлэлт бол энэ Ямато гэдэг энэ арай нуруулаг тамирчин бол энэ K1 4 тоглож 4 ялсан. Ийм одоо үзүүлэлттэй. Тэгээд өндөр чансан өндөр гэж болохоор ер нь чансаг бол энэ тулдаад хэд хэд ялагдсанаар л одоо тодорхойлдог байгаа. За сая 3 холбосон цогцлогтой хэлээ. 2 шулуун тэгээд урдгаар дороос яа. За нэгдүгээр үйлээс энэ тэнцүү сайхан өндөрлж байна. Тэгээд Японы үзэгчтэй бас их одоо хууштай мэргэжлийн тулааныг олноороо олон мянгаараа одоо хийж үздэг. Ийм одоо сонирхолтой байдаг. За нэгдүгээр болсон. За Яматогийн урдгарын хажуугийн цогт холын зам сконовчтой болсон. За тэгээд бэлтгэл сургуульд бол их гоё өндөр гоё байна. Маш одоо өндөр бэлтгэлтэй харагдаж байна.